Ард түзөө үзүүлж байна. Өгүүлэг зохиогч Цэндийн байгалмаа. Нууцхан хайрын эзэн. 9-р сарын 1 болж хорооллын 10 жилийн гадаа хөл ихтэй харагдана. Хөөрч гойсон хүүхдүүд хөгжилдөн хэдий өглөөний жавар арилаагүй сэрүүхэн байгаа ч бүгд инээлдэн баясаж дор бүрнээ гэгээ татуулан сайхан харагдаж байлаа. 8-ын бай ангийнхан ч уван цуван ангидаа цугларсаар 8 дугаар анги гэж бодоод ч тэгж байгаа юм уу? Урдийнх шиг ам уралдан зуныхаа амралтын сонин хажинг нэг нэгэндээ хуучлаггүй, жаахан бишүүрхэнгүй байгаа харагдана. Хөвгүүд албаар шахуу хоолоогоо шахан ярьж, харин охид тэрүүхэндээ хэсэг хэсгээрээ бөөгнөрөн үе хөгжилдөн инээлдэнэ. Гэтэл гаднаас багш нь нэг хүүг дагуулan орж ирлээ. Харваас царайлаг, дун зэргийн нуруутай, чирэг биетэй, хөрслөг бордуу царайтай дээр тэгш дөрвөлжин эрүүтэй, жижигвтер бор нүдтэй, нүдэрээ инээсэн сэргэлэн хөдөлгөөнтэй байрын хөвгүүнийг бүгд сонирхон харна. Тайвнаа ангийнхантай толгой дохин мэдлээд нүдэрээ хойгуур хавцаа суудалхайн зогслоо. Багш нь ч суудал зааж өгөн нээлтийн хичээлээ эхлэв. 2 дугаар цагаас ангийнхан ч овоо нүүр хаагран хоорондоо элдвийг ярилцсан энээлдэнэ. Тайвнаа завсарлагаанаар хийх юм олж ядан ширээгээ тохиолдсхийн сууж байтал түүн дээр эрхмээ хурч ирэн. Сайн уу? Танилцъя. Эрхмээ. Тайвнаа. Хаанаас ирсэн бэ? Баян хошуунаас. Яасан? Нүүрс үнэртэж байна уу? Үгүй дээ. Дэмий шахуул асуулт. Танай ангийнхан их хөгжилтэй юм аа. Одоо эн чинь чиний ч гэсэн анги штэ. Тийм л дээ. Миний ч анги. За сайхан танилцлаа. Тийм, урлаг спортод хэрвээ. Чи ангийн дарга нь уу? Яах вэ? Оролдоно. Хээ, маш сайн байна. Хонх дуугарч хижээл эхлэх болсныг сануулв. Эрхмээ болоо сурлах сайтай, дээрээс нь сагсан бөмбөг сайн тоглодог, мөн бүжгэлчгэн. Сургуулийн болон тэр хавийнхаа огтын хараанаас гарахгүй. Гэвч тэрээр нэг ч охинтой үерхэж байгаагүй. Цэвэрхэн цагаан царайтай, мөн дандаа чанартай чамин хувцаар гоёно. Их хүлээцтэй, юмны дандаа хойно дуугарна. Нүд нь ухаалаг бөгөөд тэрээр нүдэрээ сэтгэлийн хөдлөл болон юу хэлэх гэж байгаа зэрэг бүгдийг илчилж ихдэг. Харин тайвнаа их дотгошоо хүүхэд байв. Тэрээр хөгжилдөж чаддагч түүний нүдний цаана юу нуугдаж, юуг илэрхийлж байгааг хинч таашгүй. 7 хоногийн дараа ангиараа заал авахуллаа. Тайвнаач ирэв. Тэд хөлсөө гартал заалан тоглоод тайвнаа хэдий сайн байсан ч эрхмээгийн хаанч хүрэхгүйгээ мэдлээ. Тайвнаа их шартай болохоор ангийнхантайгаа бүжиглэхүү хэмээн уриалав. Тэрээр яагаад ч юм эрхмээ түүнээс бүх талаараа илүү байгаад угийн нэрлэхүү, хүний дор орохгүй гэдэг бодолтой шартаа тэрээр тэрүүхэндээ заавал нэг ч гэсэн юмараа илүүгээ харуулахыг хүсэж байлаа. Хэдий шинээр ирээд удаагүй байгаа ч түүний хөгжилтэй зан аль хэдийн ангийнхан дундаа боломжийн байр суурьтай болгосон байв. Эхэнх нь зөвшөөрч диско бар орохоор явцгаалаа. Энэ үед харин тайвнаа өөрийгөө хэр бүжигчин бэ гэдгээ харуулж ангийнхантайгаа ёстой нэг алмааруулах шиг боллоо. Бүжиг бол тайвнагийн ганц хобби. Тэрээр шинээр ямар л хөдөлгөөн гарна харж байгаад л сурчдаг их хэвсэлтэй. Энэ удаад тэд ч нэг их оройтсонгүй бүгд хөгжилдөн тайвнаг ярин магтцгаасаар гэр гэрийн зүг явцгаав. Тайвнаач сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой. Эрхмээ бүр тайвныгийн мөрийг алгадан. Чи үнэхээр сайн бүжиглэх юм аа. Би бүр хараад гайхсан шүү найз минь. Миний хобби л доо. За сайхан найзууд болцгоох уу гээд гараа сонгов. Тайвнаач тэгийн найз минь хэмээн гарыг нь чанга атгахад хоёулаа инээлдлээ.
Ийхүү Эрхмээ тайвнаа хоёрын сайхан нөхөрлөл эхэллээ. Эрхмээ тайвнаа хоёрын үерхлийг бүгд гайхан ярина. Яахаараа ийм тэнгэр газар шиг ялгаатай хоёр айлын хүүхэд ингэж дотн сайхан үерхэж байна вэ? Бие биендээ их үнэнч сайн юм. Яг л нэг хүн шиг жимшиг яасан ч сүрхий ойлголцдог юм хэмээлцэн. Тэгэхдээ бүгд тэр хоёрыг хүндэлдэг үлээ. Учир нь тайвнаагийнх арайхийн хоногийнхоо хоолтой явдаг. Аав нь 10 жилийн сургуульд манаач хийдэг. Ээж нь эрт тэтгэвртэй гарсан болохоор банштай цайхийн зах дээр зарж арайхийн өдөр хоногийг өнгөрөөдөг ажээ. Айлаа дээхэн үед улсаас олгосон нэг өрөө байранда арай л хөөгтчлгүй урд хормойгороо хойд хормойгоо нөхөн амьдрна. Гэвч тэд хоорондоо их л дотно. Хэрэлдэхдээ хэрэлдэж, уйлахдаа уйлалдаж, хөгжилдөгтөө ч хөгжилдөж ямар нэгэн хэв маягт баригдалгүй амьдардаг. Харин Эрхмээгийнх эсэргээр элбэг дэлбэг хангалуун байдагч цаанаа л нэг л хүндий. Бүх юм ном журмын дагуу ч юм шиг. Тэр гэрт том дуугардаг хүн хоёр дүүгээс нь өөр байхгүй. Тайвнаа Эрхмээгийн ээжийг уурлаж байхыг юур хараагүй. Аав нь ч гэсэн хаяа нэг хатуухан үг хэлчихэд хойноос нь зөөлөн инээмсэглэн суудаг байв. Оройн хоолыг заавал бүгдээрээ ширээ торон хамт сууж идцгэнэ. Хоолны үеэр хэн ч юу ч дуугарахгүй. Эрхмээ хаяа тайвнаа руу харж аав шигээ инээмсэглэхээс үл хитрнэ. Гэтэл тайвнаагийнх яадаг вүлээ дээ. Ээж нь тус бүрт нь аяганд нь хоолыг нь хийгээд л өгнө. Бүгд аягтай хоолоо барин дуртай газараа идцгэнэ. Эхэнхдээ л зурагт үзэнгээ идцгээх нь элбэг. Ээж нь хөөх юм нь амар хөдрөө цэвэрлэгээ хийн гэж хуучин муу ширдгэн дээр наалтсан хатсан хоолны үлдэгдлийг гараараа хусгах нь холгүй зүлгэж суух нь нэг бус удаа. Тайвнаа Эрхмээ хоёр ийм ялгаатай амьдралтайч гэрийнхэн нь хин хинтэн сайн байдаг аж. Эрхмээ ихэвчлэн тайвнаагинд байх дуртай. Тайвнаа Эрхмээгэнд очихоор нэг л тухгүй байдаг болохоор Эрхмээч тэр бүр очигээд байдаггүй. Тайвнаагийн ээж Эрхмээд их сайн. Эвдрээгүй хөөрхөн ааштай хүүхэд хэмээн тэр хоёрыг аль байдгаар нь л дэмжинэ. Эрхмээ сургуулийн толгой зөгтөх зурагчдын нэг. Тайвнаа харин нэг их гайвахгүй чирч гултжуулан арайхийн дөнгөн данган тэнцдэг нэгэн. Эрхмээ хэдий харахад төлөв томоотой мэт боловч хэрэндээ хөөрхөн сахилгагүйтэн. Тэрээр тайвнаатай хамт унтаж байгаад чих хамар амыг нь зөөлөн юмар эргэнүүлэн сэрэх юм уу? Эсвэл худлаа нойр мүлэж байгаа царай гарган орноос түлхэж унгана. Тайвнаа харин энд нь уурлна гэж юур байхгүй. Энийгэд л босч ирээд нэг сайн түлхэж өгөөд унддаг байв. Хоног хугацаа өнгөрсөөр зуны амралтч болж Эрхмээ ихэнх цагаа тайвнаагийн өнгөрөөдөгч гэрийнхнээ даган хөдөө хэд хоног явхаас өөр аргагүй болов. Хоёулаа хамтдаа хонож байгаад Эрхмээ тайвнааг хамт явъя хэмээн яаж ч ятгаад нэмэр болсонгүй. Тайвнаа чи хамт явчихал да. Бид хоёрыг хамт явъя гэхэд хинч дургуцгүй штэ. Үгүй найз нь чадахгүй. Ээжэд тусалж амралтаараа зах дээр тэрэг төрнө. Чи байхгүй их л уйдахартай байна байх та. За зүгээр дээ хэдхэн хоног юм чин. Харин ирэхээр чин зад бүжиглэн шүү. Тэглгүй яах вэ? Уг нь өчигдөр бүжиглэе гэж бодсон амьдсангүй. Харин тийм манай нөгөө ангийн хонгороо намайг эргүүлээд байх шиг байна. Яаж вэ? Чи тэгээд яасан нүүр өгсөн үү? Үгүй би юу гэх юм? Намайг ийм амьдралтайг мэдвэл бараг ухаан алдаад унчих үз. Сайн байна. Намайг иртэл чи найз охинтой болж болохгүй шүү. Яагаад? Үгүй яах вэ? Чи найз охинтой болчихвол би ганцаараа яах юм? Хоёулаа зэрэгэл охтуудтай найзлна. За. Надад тэгж охин найраад явж байх зав гарахгүй дээ. Амлаж байна уу? Тэгвэл эр хүмүүс шиг тангарах тавь. Амлаж байна. За тэгье. Харин яаж тангарах тавих вэ? Харин кинон дээр гардаг шиг цусаараа тангарах тавих уу? Тэгье. Химээлцэн хоёулаа эрхийн хурууга зүсэн нийлүүлээд өөдөөдөөсөө харан хизээч нэгнээ хуурахгүй, бас орхихгүй, үүр цай найзууд хэвээрээ явна хэмээн тангаргалцгаав. Тайвнаа тэргээ төрсээр
Эрхмээ 10 хоног гэсэн боловч ирэхгүй л байв. Хичээл орохоос хэдхэн хоногийн өмнө ирээд эрхмээ хувцас сольж өмсөн усанд оронгуудаа тайвнаатай уулзахаар яаран гарлаа. Тайвнаа тэргээ түрэн халуунд хөлсөн арчин зогсож байтал өмнө нь сайхан хархуу инээмсэглэн зогсож байв. Гайхан хартал эрхмээ. Тэрээр танигдахгүй болтлоо огцом өсөн өндөр болсон харагдана. Хоёулаа тэврэлтг нь холгүй мэндэлснээ тайвнаа өөрөөсөө жаахан зовн бушуухан холдоод "За, сайн явж ирсэн үү? Ямар өндөр болоо вэ?" "Сайн явж ирлээ. Найзаагаа их сансан шүү. Би яахавдээ ингээл ажлаа хийгээл халуун наранд байж л байна. Чи харин ямар удаа явбаа?" "Харин тийм ээ, очисон чинь даншгийн наадан болно гэд. Би ямар дураараа зүрх ирэх байх вш. Чи нэрээ танигдахгүй өөр өндөр яг залуу шиг болчихжээ. Би харин яг хэвэндээ шүү. Хааха, харин гэнтэл ингээд өсөөд байна. Чи бие чинь задраад харин бүрч залуу болчихсон юм шиг байна штэ." Хоёр найз инхүү хуучлан энээлцээр захаас гарлаа. Тайвнаа харж хувцас сольж өмсөд хоёулаа ангийнхаа хідэн хүүхдийг уцтан цуглуулад шавайгын хантал бүжиглэхээр ордог диско бааранда орлоо. Тэр хоёр энэ хорог ёстой нэг эзэгнэхэн төрж байв. Харц булаасан хоёр сайхан хөвгүүдийг охид элтээр өдөж эхлэв. Өөдөөсөө харан бүжгийн бүхэл хэмнэл хөдөлгөөнийг чадварлаг хийх тэр хоёрыг хажуугийн ширээний дөрвөн охин харж байснаа. "Лама, би заавал нэгийг нь өнөөдөр дэгээднэ. Тэгэхгүй бол хэний охин болох вүлээ? Тэр бүр сайн бүжиглэж байгаа арай намхан бор царайтай нь минийх шүү" хэмээгээд богино банцлаа улам дээшлүүлэн нуруугаа хотоолгоод үсээ намруулсаар босоод явлаа. Ламаа шууд явсаар тэр хоёрын тойрогт орон намблаг бөгөөд эвлэгхэн бүжиглэж эхлэв. Тэрээр элтэд тайвнаг өдөн урд нь гаран түүнтэй хоршин бүжиглэх нь ёстой л нөгөө заяачихсан гэлтэй. Тайвнаас түүнд мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Эрхмээ эхлээд энэмсэглэн хамт бүжиглэж байснаа сүүлдээ яагаад ч юм тэр хоёрыг орхин ширээндээ очиод суучихв. Тайвнаа бүжиглэж байгаад нэг хартал эрхмээ ширээн дээрээ уурлангуй суугаа харагдана. Тэрээр ламааг орхиод явах гэтэл ламаа хөндлсөн. "Чи одоо ямар сонин залуу вэ? Эмэгтэй хүнтэй бүжиглсэн байж ганцаарнг нь орхиод явах гэж байгаа юм уу? Ширээнд хүргэж өгөөч." "Нэгд би чамааг урайгүй. Чи өөрөө л ирсэн. Хоёрт би залуу биш" гэж хэлчихэд яваад өгөв. Ламаа араас нь амандаа өглөх бүдэгхэн дуулдана. "Чи яагаад суучих вэ? Зүгээр жаахан ядраад явах уу? Жаахан байл да, хөвгчлөлтэй байхад чинь." "Тэгвэл би явлаа. Чи хөвгчлөлтэй дүүлд." Эрхмээ ингэж хэлээд гараад явчихв. Тайвнаа нэг араас нь гарах гэснээ болон тэндээ үлдлээ. Эрхмээ гадаа гараад такси зогсоон тайвнаг гараад ирэх болов хэмээн хэсэг хартал гарч ирсэнгүй. Тэрээр нэг буцаад орох гэснээ жаахан санаан зовоод тэр чигтээ явлаа. Эрхмээ маргааш нь тайвнаг хүрээд ирэх болов гэтэл сураг алга. Бат цэцэг хүүгээ нэг л уйдгартай байгааг ажиглаад "Миний хүү" хэмээн зөөлөн дуудлаа. Эрхмээч ээж дээрээ очин өвдгийг нь дэрлэн хэвтэв. Эрхмээ багасаа л ингэж ээждээ эрхэлдэг байсан бөгөөд харин дүү нар нь гарснаас хойш тэрээр байхгүйд нь хаяа ингэж хэвтдэг болов. Тэрээр ээждээ бүхнээс илүү хайртай, арай л ам байдаг хүү. "Миний хүү яасан, зүгээр үү?" Тайвнаа намайг гомдоосон. Бат цэцэг яагаад ч юм муу совин татан "Чи тайвнаадаа ээжээсээ илүү хайртай байхаа тийм үү?" хэмээн асуучихв. Эрхмээ харин юу ч бодолгүй. Тэгсэн ч гэсэн ээжтэй хайртай хэвээрэл байна хэмээн хариулв. Бат цэцэг нэгэнтээ санаа алдснаа. "Ээж нь та хоёрын нөхөрлөлийг үргэлж дэмждэг. Харин миний бодож байгаа юм битгий болоосай." "Юу гэж ээжээ? Юу болно гэж?" "Тайвнаа миний хамгийн сайн найз. Тайвнаа надаас найзын тангараа таслах юм бол би амьд явж чадахгүй." Бат цэцэг хүүгийнхээ санаандгүй мэт боловч шийдэмхий хэлсэн энэ үгнээс жаахан жиирхэн. "Тайвнаа сайн хүү.
Гэхдээ хүмүн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Амьдрал гэдэг чинь богинохон юм шиг хэрнээ их урт шүү дээ. Чи 50-аагийнхаа ар гэрийг мэдэхгүй биш. Ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй гэд үсийг нь зөөлөн элбэв. Эрхмээ энэ үед ээжийнхээ юу ярьсныг сайн ойлгосонгүй. Харин дотроо 50-ыг бодон очихуу болох уу хэмээн өөртөө асуулт тавьсаар өөрийнх нь буруу биш болохоор хүлээхээр шийдлээ. Үүнээс хойшоо тэр хоёр уулзалгүй байсаар хичээлж цуглах болов. 50-аа орж ирээд ангийнхантайгаа мэдлээд ширээндээ очин суулаа. Эрхмээ хэсэг харцнаж байгаад тэсэлгүй хажууд нь очин. Би чамайг зөндөө хүлээсэн. Тэр өдөр чиний буруу байсан. Уучлаарай. Гэхдээ юунд уучлал гуйж байгаагаа сайн ойлгохгүй байна. Чи надад амласан биз дээ. Тангар хүртэл тавьчихад. За тэр өдрийг мартаа. Өнөөдөр ингээд л уулзлаа штэ. Би ч гэсэн чамайг хүлээсэн. Тэр хоёр ийхүү учраа олон эвлэрэв. 50-аа нэг л дуугүй гундуу явх боллоо. Эрхмээ найзаагаа сэргээх санаатай бүжиглэе гэж хэд хэдэн удаа хэлтэл тэрээр татгалцсаар. Учир нь 50-аагийн амьдрал өдөр ирэх бүр доройтсоор. Аав нь архинд орж эрүүл эрхээ байгаа зогсохгүй гэрийнхээ аль өнгөтэй өөдтэйг нь зарж уудаг болов. 50-аа энэ бүхнээс залхан нэг оройч гэсэн найзуудтайгаа хөгжилдөж байгаад харъя гэж боддог байсан ч өөрийн гих мөнгөгүй болохоор явдаггүй. Тэрээр хүнээс гуйх дургүй. Өөрөө ганц нэг ундааны мөнгөтэй үедээ хаяа зад бүжиглэхээр явна. Ангийнхан нь заримдаа хүчээр авч явхад энэ үед нь эрхмэл авардаг байлаа. 50-аа яаж ч мөнгөгүй явж байсан хизээч найзаасаа мөнгө гуйж байсангүй. Эрхмээ урдын шигэ 50-ыг хагас бүтэн сайнд өнждөг хэвээрээ. Харин нэг хэцүү юм нь аав нь байнга архины мөнгө нэхэн тэр тоолонд өгдөг байсан ч 50-ыг хоригслоноос хойш өгөхөө болов. Тэгтэл аав нь согтуу үедээ тааруул баян тарганаар нь дуудан элдвэр хэлэхээс зүрхшэн урдын шигэ эрхэн цөөрлөө. Үүнд хамгийн ихээр эмзэглэж байгаа хүн 50-аагийн ээж. Тэрээр эрхмээд өөрийн хүү шиг сайн бөгөөд хоёр хүүхдийн нөхөрлөлийг холдуулж байгаа нөхөртөө уур нь хүрдэг хэдий ч яаж ч үл чадна. Эрхмээ нэг өдөр 50-аагийн дэртэл тэднийх эдэх юмгүй сууж байлаа. Тэрээр ээжд нь хоол авч идэрээгээд мөнгө өгтөл 50-аагийн ээж уурлан мөнгийг нь буцааж өгөөд яаж ч тартагтаа туллаа гэсэн хүүхдийнхээ ариун нөхөрлөлөөр мөнгө олох дээрээ тулаагүйгээд халгаасангүй. Эрхмээ дэмээл шилэн хүзүүгээ маажин уучлал ирээд гарав. Тэр оройдоо эрхмээгийн нойр нь хүрсэнгүй. Хоолгүй хонож байгаа гэж бодхоос л тэднийхийг өрөвдөөд болохгүй байв. Маргааш нь 50-аа хичээлдээ ирсэнгүй. Эрхмээ гайхан гэрт нь очивол хоёр дүү нь хуурсан гурил булаалтан идэж байгааг хараад дэлгүүр орж хэрэгтэй гэсэн бүхнийг нь аван хөрөгчийг нь дүүргэж өгөөд явлаа. 50-аа ээжтэйгээ хамт олсон хэдэн төгрөгөөрөө жаахан дотор мах гурил будаахан аваад гэртээ иртэл хоёр дүү нь боорц гэдчихсэн. Эрхмээ ах авч өгсөн хэмээн ундаа уучгсан сууж байв. Ээж нь хөргөгчөө онгойлгосноо өөрийн эрэхгүй уйлчхав. 50-аа энэ бүхнийг хараад хэдий ир улс найзч гэлээ өөрөөсөө энэ байгаа амьдралаасаа ичих шиг болов. Гэвч тэрээр эрхмээгэнд талархснаа хэлэхээр очлоо. Эрхмээ түүнийг инээмсэглэн угтаж аваад хоёулаа хамт гэрийнхэнтэй нь хоолцоход гарчхаад ирэх хэмээн ээждээ хэлээд эрхмээ 50-ийн нүдийг хариулан бушуухангүй ээжигээ үнсэв. Бац эцэг хойноос нь за тэгээд архайж дархаас нь том залуус болсон гэд нийлж дарваад архитаарс уув. Аятайхан яваад оройтолгүй ирээрээгээд үлдлээ. Тэр өдөр хоёулахнаа ёстой хөлсөндөө нэвчтлээ бүжиглээд 50-ийнх руу хамтдаа явлаа. Гэтэл аав нь шүнжэнгөө агсан тавиад унтуулсангүй. 50-аа бараг аавтайгаа барилцаж авах нь холгүй юм болов. Тэрээр эрхмээг такси бариад хайр гэсэн боловч өгөнд нь орсонгүй хамт хонлоо. Энэ явдлын дараагаас 50-аа эрхмээг нэг их гэрлүүгөө явъя гэхээч болж. Эрхмээч очихоо бараг боллоо. Тэр хоёрын нөхөрлөл урдынхаасаа бага багаар буурч байх шиг. Хойнлын шар хуудас эргэдгээрээ эргэсээр 50-ийн ааш нь хувиран нэг л тогтвортой биш байдаг болов.
10 дугаар ангидаа тэрээр бараг хичээлд суусангүй. Эрхмээтэй ч уулзхаа болов. Энэ хоёрын зам инхүү салж байгаад олон хүн харамсавч зарим нэг нь болдог юм болдгоороо болж байна гэж үзнэ. Энэ бүхэнд хамгийн их шаналж байгаа нь эрхмээ байлаа. Тэрээр наана инээж буй мэт боловч нүд нь нэг л сүүмгэр. Бат цэцэг ямар нэг зүйл мэдсэн хэдий ч цаг нь болтол хүлээхээр шийдлээ. Тайвнаа баар саваар хэсч нааша гисэн болгонтой нь уулзан наргиж цэнгэх болов. Амьдрал ядуу сайхан хархууг орой үчийн цагаар дуудаг охид захаасаа авахуулаад л зөндөө. Тэрээр охтыг ёстой л ойм шигээ сольж байв. Үнэн дээр тэрээр хинтэнч хайр сэтгэлийн холбоо үүсгэсэнгүй. Зүгээр л өдрийн зугаа хийж явна. Эрхмээ тайвнаатай уулзахаар хэд хэдэн удаа гэрт нь очсон боловч ер тааралцсангүй. Нэг удаа очиход тайвныгийн ээж нь уйлан байж, "Хүү минь, чи цаатахаа нэг хэлж өгөөч дээ. Эцэг нь архинд орчихлоо. Тайвнаач гэсэн дутх юм алга." Уг нь гайгүй л байсан юм. Нэг өдөр тайвнагийн ганц өмсдөг нөгөө чамтай хамт явж авдаг пүүзийг нь зараад уучгаж. Тайвнаа тэр орой ямар аимшигтай байсан гээ. Эцэгтэйгээ хэрэлдэн барилцаж аваад би хүч хүрдэггүй. Уг нь хүү минь өдөр нь надтай явж байхдаа мөнгө олсон юм. Тэгээд хөөрөн аавда нэг удаа ч олов ганц шил юм аваад өгье хэмээн дэлгүүр орон эхэл баяртай бид хоёр гэртээ иртэл тийм юм болсон байсан. Тайвнаа уурлан миний найзыг надад авч өгсөн ямыг яаж чадаж байна гэд мэдхгүй бурхан минь гэж би хүүгээ тэгж уурлаж байхыг нь өөр хараагүй. Тэр уурандаа нөгөө архиа барьж байгаад хахад цацсан шилээр нь уусан. Манай нөхөр шиг эцэг хүн ер нь байдгийн болоо да. Архи уудаггүй хүүхэд нь хажууд нь хахад цацсан ууж байхад "Хүй, чи бүгдийг нь уула. Одоо миний ээлж гээд салгалан булаацалтж л байдаг. Ямар үүлийн үр гэхээр ингэж өөрийн ухаангүй болдог байна." Тайвнаа говьлон гэрээс гараад явсан. Тэр өдрөөс хойш цөөхөн эрүүл ирлээ дээ. Химэн эхэр татан цээжний маха барж буй бололтой ингэрээ базлан цээжээ дэлдэн уйлав. Эрхмээд хэлэгч үг олдсонгүй. Хүлээдэг юм билүүгээд хэсэг суутал. "Миний хүү одоо хайрдаа. Манай нөхөр ингэсгээд хүрээд ирнэ. Чамайг зовоох байх. Эгч нь тайвнаг нэг эрүүл хэлий." Эрхмээ тэндээс гаран бодол дарагдан явлаа. Тайвнаагаан яаж буцааж авчрах вэ? Уг нь ингэж явах хүүхэд биш дээ. Би яаж тусалж чадах бол? Хаагур явдаг юм бол өнөө орой байнга ордог газраар нэг очиж үздэг юм билүү? Тэрээр арга нь барагдан ийхүү шийдлээ. Эрхмээ ангийн хэсэг хөвгүүдийг орой жаахан бүжиглийг хэмээн урайлаад нөгөө газараа очин суулаа. Тайвнаа харагдсангүй. Тэд бүжиглэнгээ эрхмээг зүгээр үү хэмээн асууна. Тэрээр тайвнаа хайн орж гарах хүн бүрийг нэгднийгэнгүй ширтэн ухаан санаа нь өөр зүгт тэнэн. Гэтэл үүдний тэнд тайвнаа нэг охины хүзүүгээр нь тэрвэрчгсэн гуйлан зогсоо харагдана. Хамгаалагч оруулахгүй гэж байгаа бололтой. Эрхмээ хоёрхон хараагаад гарч очин тайвныгийн гараас барин наашир хэмээн дагуулan явах гэтэл хамт явсан хэдэн хэмбэ гэсэн байртай гайхан харлаа. Тайвнаа эрхмээг согтүүнүүдээр нэг л сонин харснаа явцгаа эндээс гээд гараа сууг татан авч нөгөө охин хүзүүд нь цааш эрэглээ. Эрхмээгийн дотор нь бачууран хүн байхгүй бол уйлчхмаар болсон ч бие барин. "Чи надтай 2 үг солиодох. Тэгэд явуулъя" хэмээн замыг нь хөндлсөн хэллээ. "Надад чамтай ярих юм байхгүй. Чиний мэддэг тайвнаа аль хэдийн байхгүй болсон" гэж хэлээд гараараа түлхэн цааш одлоо. Эрхмээгийн хойноос нөгөө хэд нь гарч ирснэ. "Энэ тайвнаа мөн үү? Бүгдээрээ очиод хүчээр салахгүй" хэмээн нэг нь хэлтэл эрхмээ толгоос ихсэрснэ. "Тэр одоо бид нарыг танихгүй байгаа байх. Орхичихдоо" гэд өөрөө төрүүлэн дотгошоо орлоо. Тайвнаа эрхмээгээс салаад дотроо уйлж байв. "Найз минь, намайг уучлаарай. Би чамайг зовоомооргүй байна. Чи миний зандааны хүн биш ээ. Чи сайн найзтай байж сайн явах ёстой."
Хонхны баяр хэмээн бүгд хөгжилтөн байхад Эрхмээ ганцаараа нэг л дүнсгэр. Тайвнаа хонхны баяртаа ч ирсэнгүй. Түүнийг сураг ажиг тавьсан ч мэдэх хүн байсангүй. Эрхмээ ерөнхийд нь мэдэж байгаа болохоор бас жаахан гомдсон тул тэгсгээд өнгөрлөө. Үүнээс хэд хоногийн дараа Эрхмээ гэртээ уйдгарлан байж байтал тайвнаа гинэт уцтан хүрээ дээрч уулзъя хэмээн дуудлаа. Эрхмээ ч баярлан яарсаар тавлсан газраа очивол тайвнаа хөл дээрээ тогтож ядан согтуу байв. Энэ л үед хуучны тайвнаа байхгүй болсныг тэрээр мэдлээ. Эрхмээ түүнийг хараад бүр ихээр гомдсон ч угийн бие барьж сурсан болохоор хамт дагуулan явж бааранд оров. Зөндөө уув, зөндөө ч юм ярихыг хүслээ. Эрхмээ ч нэлийн халан тайвнаад үг хаян. Чам шиг найз байдгийм үү? Чи намайг яаж гомдоож байгаагаа мэдж байна уу? За эр хүн юм байж юун ч сүртэй юм билээ. Тийм ээ, би сүртэй тэгээд юу гэж? Мэдчил байна штэ. Яасан жоох юм авч өгсөндөө голоо цохоод байна уу? Уг нь ийм хүн байгаагүй юмсан. Чи арайчтэй. Миний бодож байгаа, чиний ярьж байгаа хоёр таарчтэй. За тэр яах вэ? Тэр ширээний охтууд хараад байна. Мань нь очиж өдчгөө дээрээ. Үгүй, би өнөөдөр чамтай л уулзах гэсэн болохоос надад наадуулчин хэрэггүй. Чи нэр ямар сүртэй юм бэ? Хоёр үг хэлэхдээ л өөрсдөө гүйлдэд ирнэ. Мань нь сурчсан яадгийн өрнө. Би явуулахгүй гэж байна. Тэр хоёр явуулахгүй хэмээн маргалдаж ширүүхэн дуугартал хамгаалагч нь хөөгөөд гаргачихв. Эрхмээ такси барин тайвнагийн гэрлөө явлаа. Тэгтэл тайвнаа манайх тэндээс чинь аль хэдийн нүүчгсэн. Би гэр хорооллын хүн болсон. Тийм үү? Хаягаа хэлэгдэхдээ хизээ яагаад нүүчгсэн? Зүүн салаанд очисоо. Яагаад аа? Яах вэ? Архичин аавын ачаар. Эрхмээ өөр юм хэлсэнгүй. Тэд явсаар тайвнагийн шинэ гэрт нь ирлээ. Хашааны гадаа Эрхмээ дахин гомдол нэхэн үг өднө. Хэн нэлээд согтов. Тайвнаач үгийн сөргөн хэрэлдэхэд Эрхмээ төвчээр алдан түүнийг ухааруулах санаатай заамдан автал хаанаас гараад ирэв гэлтэй тэр хавийн хэдэн залуус гарч ирээд Эрхмээг нүүр нүдгүй балбаж гарав. Тайвнаа салгах гэсэн боловч хүчирсэнгүй. Гэтэл хашааны хаал гонгон тайвныгийн ээж гарч ирснээр Эрхмээг өвхөөс нахнуур байхад нь арайхийн салгаж амжлаа. Төргний тэрэг ирэн Эрхмээг авч явахад тайвнаа зүтгэсээр байгаа даган яв. Бат цэцэг нөхөртөөгөө гэртээ байж байтал гэмтлийн имлэгээс уцтан хүүгэн задуулсан хэллээ. Тэр хоёрод орон очин танихгүй болтоо задуулсан хүүгээ хараад нүд нь халтарна. Эрхмээгийн 6 хавирга нь хугарч тархиндаан маш олон гэмтэл авсан байв. Түүнд гар хүрээгүй газар үлдээгүй бололтой. Эрхмээгийн ээж аав нь үүнийг хараад хичнээн хэцүү байсан ч тайвнаа руу дайрч давшилгүй юу болсныг асуутал согтуу нь гарч ядан байгаа тэрээр уйлахаас өөр юу ч хэлж чадсангүй. Аав нь төвчээр нь барагдан. Чи ийм найз юм уу? Харал да. Чи нэгийгээ ямар болгосныг. Энэ хүүхэд одоо үхэл амьдралын зааг дээр байна. Өнгөрчхүүл чи бидэнд юу хэлэх юм? Химэн хагалгаанд орсон хойно нь хашгичв. Тайвнаа өвдөглөн газар суугаад нүүрээ даран уйлсаар л. Тэгтэл бат цэцэг нөхрөө суугадан үүдний тэнд очоод миний өвгөн одоо тайвшир. Мэдээж тайвнаа энэ бүхнийг хийгээгүй. Тийм санаач байгаагүй. Энэ хоёр мань ямар сайхан нөхөрлөдөг вүлээ дээ. Одоо хин нэгэн лүү дайраад яах вэ? Муу хүмүн л босоод ирвэл. Тэртээ тэргүй ухаантай юм чинь үнэхээр болчмгүй зүйл хийсэн бол хүмүн өөрөө асуудлыг шийдчихнэ. Тэгээд ч тайвнаа ямар хэцүү байгааг харж байгаа үсттэй. Энэ хүүхдийг одоо бүгдээрээ чичилж дайрч болохгүй. Өөртөө бүх бурууг тохоод юу ч хийж мэднэ. Энэ хоёр чинь нэг нэгнээ гисэн амь нэгтэй найзууд. Хүүгээ эдгрээд гараад ирэхэд найзыгийн шоронд явуулчихсан юм уу? Эсвэл янз бүрийн юм болгочихсон байвал чи бид хоёр хизээч хуучин Эрхмээг дахин харахгүй хэмээн хэллээ. Аав нь нааш цаашаа холхон бодол дарагдан явна.
Тэгтэл цагдаагийнхан ирээд тайвныг авч явах гэтэл Эрхмэгийн аав нь татгалзан гомдлгүй хэмээсээр арайхийн авч үлдэв. Энэ өдрөөс хойш Эрхмэ тайвнаа хоёр дахин уулзсангүй. Эрхмэ сайн эмч нар асаргааны хүчинд залуу хүн болохоор дорой хөл дээрээ бослоо. Тэрээр их сургуульд ч орон хичээлдээ шамдан шин найз нөхөдтэй болон шин орчинд орлоо. Тэрээр наанаа хөгжилтэй мэт харагдавч сэтгэл нь нэг л зовиортой. Нүднийх нь гал цог унтарсан байв. Энэ бүхэнд хамгийн их шаналж байгаа хүн бол ээж нь. Бат цэцэг нэг өдөр хүүтэйгээ ярьж сэтгэл санааг нь жаахан чатхуй засахаар сурснаараа дуудан өвдгөө дэрлүүлэн хэвтүүллээ. Тэрээр хүүгийнхээ үсийг элбэж байснаа намуухан дуугаар. Миний хүү хүн сайхан хайртай учирдаг юм. Тэр хайраасаа ад жаргал сэтгэлийн хүч авдаг. Хайр чинь заавал цуг байх албагүй. Нэгэнтэл болохгүй юм бол дэлхий дээр хаа нэгтээ байж сургийг нь чатгуй сонсож холоос барааг нь харж байвал тэр чинь сайхан шүү дээ. Хэрвээ тэр хайр чинь энэ дэлхийгээс яваад өгвөл түүн шиг хэцүү юм гэж байхгүй. Та хэн гэж бодож байна хэмээн сөргүүлэн асуутал. Ээж нь яаж мэдэх вэ? Миний хүү ээждээ тэр охиныхоо тухай нэг ч үг хэлээгүй шүү дээ. Эрхмэ ээжийнхээ энэ үгийг сонсоод нүдэн гэрэлтээд ирлээ. Түүний сэтгэлдээ нуудаг бүтэхгүй хайрыг ээж нь мэдчихсэн байх хэмээн зовж байсан хүлээс нь хормын төдий арилж өөрөө ч мэдлгүй түүнийхээ тухай ээждээ ярьлаа. Хамт байсан жаргалтай мөчүүд хөгжилтэй явдлууд гээд хэдий нэрийг нь хэлээгүй ч бат цэцэг хүүгээ хэний тухай ярьж буй гадарлан түүндээ ийм их хайртай байгаад дотроо гайхаж байв. Эрхмэ яриандаа орон сүүлдээ ямар хэцүү байгаагаа хэлэн эхэр татан ээжийнхээ өвдгийг дэрлэн уйллаа. Бат цэцэгч гэсэн дотроо уйлж байв. Өөрөө ч мэдлгүй ийм болсон хүүгээ тэрээр өрөвдөж байлаа. Эрхмэ хэсэг уйлж байгаа сэтгэл нь онгойсон бололтой хуучин шигээ инээгээд ээжигээ баярлалаа гэд үнсгэд бат цэцэгч гэсэн хүүгийнхээ очдох нүдийг хараад дотор нь онгойв. Эрхмэ маргааш нь хичээлээ тарчгаад харих замдаа ангийнхаа хүүхдтэй тааралдан түүнээс тайвнаг хүнтэй суусан гэхийг сонсоод хугацаа товлон хэдэн нөхдийн хамт гэрт нь очихоор тохирлоо. Тэрээр ээжтэйгээ зөвлөн бэлэг сонгож байхдаа ямар их догдолж байгаагаа нуухыг оролцсон ч нүд нь тэр илэрлийг нууж чадсангүй. Тайвнаа их нэртэйгээ нэг л таарамч муутай. Ламаа гүйсээр байгаад тайвнаатаа суусан юм. Тэрээр дөрөв дүү болоод ш тэрүү их дураараа баргийн юмд сэтгэл нь ханна гэж байхгүй. Бас байнга хардаж хэрүүл өдөж элдэв юм нэхэн зовоодог байв. Тайвнаа бие бэлдэр сайтай болохоор нэгэн шөнийн цэнгэний газар хамгаалагчаар ажилд орон архичууха бараг болов. Ламаа бүх юмаа бэлдсэн болоод ш тэрүү тайвнааг дарамтлан элдэвлэн урд хойд явдлыг нь сүхэн янших нь их. Энэ бүхнээс тайвнаа үнэндээ залхаж байгаа ч салыгээ салдаггүй хүнтэй нэг герт толгой холбосон болоод нэр зүүх төдий амьдарсаар. Тэр хоёр бас л ээлжид хэрүүлээ хийн сууж байтал ангийнх нь хүүхдүүд гинэт хүрээд ирэв. Тайвнаад сандран Эрхмэг хараад баярлахын ихээр баярллаа. Тэрээр миний найз хэмээн хүзүүдэн авч уучлал гуйсаар. Эрхмэж гисэн тайвнаагаа хараад баярлахгүй байж чадсангүй. Энэ орой тэд үнэхээр хөгжилтэй сайхан байлаа. Тэр хоёр дуулахтаа хүртэл нэг нэгэндээ хандан үг хэлж буйг бусд нь анзаарсангүй. Тайвнаа тамхилахаар гэрээс гартал Эрхмэ гэрт зүрхэнд чинь мөхсөн миний хайр хэмээн дуулахад өөрийн ирэхгүй гэрээ налан суугаад чимээгүйхэн уйллаа. Тэрээрээ дуулж дуусныхаа дараа жаахан тайвшраад гэртээ орон нөгөө хэдийгээ уриалан диско бар руу явцгаав. Ламаа энэ орой нөхрөө ямар нэг хүүхэнтэй хардахгүй амар байсан ч Эрхмэ тэр хоёрыг хараад атаарахгүй байж чадсангүй. Үе нэгнээ тэрэн авах. Мөн урд нь хизээч нөхрөөгөө ийм их хөөрсөн жаргалтай байгааг харж байгаагүй болохоор тэр хоёрыг сайн найзууд гэдгийг мэддэг ч гэлээ өөрийн ирэхгүй Эрхмэд атаархан уур нь хүрэн сууна.
Тайвнаа төрүүлэн босч нөгөө хэдийгээ урайлаад өөрөө эрхмээтэй хоршин элдв марзан бүжиг хийн бустайгаа хөгжөөж байв. Тэр хоёрыг ямар сайхан залуус яасан гой бүжиглэж байныг хэмээн олны харц унж байлаа. Харин энэ үест хажуугийн ширээнд ухаалаг байрын дөлгөөхөн охин эрхмээг нүд салгалгүй ширтэж дотроо яаж танилцах аргаа бодон сууна. Тэгтэлч төд удалгүй уянгын ая явахад өөрийн бүх зоригийг гарган шууд эрхмээ дээр очин гараас нь хөтлөн босгоод хамт бүжиглэлээ. Эрхмээ эхэндээ жаахан дургуйлхан янзгүй байсан ч түүний зөөлөн ярих, уянгалаг хоолой, ухаалаг ярианд өөрийн ирэхгүй автан түүнтэй танилцсан утасныхан дугаарыг авлаа. Эрхмээ ширэндээ суусан хойноо нөгөө хиттэйгээ бужигнаж байгаад заяагийн ширээ рүү харуул тэрээр өөдөөс нь энэмсэглэн харсаар л сууж байв. Заяагийн найзууд түүнийг бүжиглээд ирээд суухт нь бүгд гайхан өөдөөс нь харлаа. Хөөе, эн чин заяа мөн үү? Сая бид нар юу харчих вэ? Яасан бэ? Би болохгүй юу хийчих вэ? Нөгөө бардам даруухан охин мөн үү? Сайхан залуу байна шүү. Би анхны харцаар дурлчих шиг боллоо. Өөрийн мэдлгүй маш их зориг гаргалаа. Тэгээд цаадах чинь юу гинэв? Хүү нааша хараад инээж байна. Чи таалагджээ. Тийм л байгаасаа. Намайг бити буруугаар ойлгоосаа. За бүсгүй минь хайрынхаа далайд өмп да. Амжилт хүсье. Эрхмээг харах тоолонд заяа өөдөөс нь хайрын дулаахан харцаар харсаар л. Эрхмээ гэртээ хараад зүрхэнд нь нэвч шингэсэн тэр харцыг мартаж чадсангүй. Тэрээр шээдэж чадаж байснаа амьдралдаа анх удаа эмэгтэй хүнтэй болзоо тавин заяатай уулзлаа. Тэрээр шархалсан зүрхээ эдгээх гэж мөн өөрийг нь хайрлан хамаг байдгаа зориулахт ч бэлэн байгаа энэ эгэлхэн бүсгүйн хайранд уярахгүй байж чадсангүй. Өөрөө тэгтлээ хангалттай хайр өгч чаддгүй ч бүхэл зүрхээрээ сэтгэлээрээ өөрийг нь хайрлан хайраа мэдрүүлж буй заяагийн их хайрын өмнө өвдөг сөхөрлөө. Навчис ихнээсээ шарлан хийсч хөл дор хаа сайгүй хөглөрнө. Цаанаа л нэг сайхан налгар тогтуухан намрын тэр нэг өдөр Эрхмээ заяа хоёр Сөүл ресторанд хооллож байгаад заяаг ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд тавхан дээр нь бөгжөө тавиад түүнийг хүлээн сууж байв. Заяа нэг ихэн бодлгүй дөлгөөхөн инээмсэглсээр ирд суухдаа боодолтой хайрцгийг хараад гайхсан харцаар Эрхмээг харав. Задлаад үзтээ миний хонгор. Заяа яаралгүйхэн гаднах уутыг тайлж байхдаа зүрх нь булиглан амаар нь гарах гэж байгааг мэдрэн үйл ялыг гаран чичирч байлаа. Эрхмээ хайрцгийг өөрөө онгойлгон бөгжөө гарган гараас натгаад надтай гэрлээч заяа. Чи л миний төөрч явсан заяаны хань минь бололтой. Би чиний намайг гих энэ хайрыг алдмааргүй байна. Би насан туршдаа энэ л хайрыг амсмаар байна. Чи намайг яаж ч байсан ойлгож, уучлж чадхаар ухаантай бүсгүй. Би чамд хайртай. Энэ бүхнийг сонсоод заяагийн нүдийг нулимс бүрхлээ. Эрхмээ үерхэж дотонссон 5 сарын дотор анх удаага түүнд хайртай гэдгээ хэлж түүгээрч барахгүй гэрлэх санд хүртэл тавьж байгаа нь зүүд гэлтэй. Тэрээр баярлаж догдолсон хайр шингээсэн нүдээр өөдөөс нь хараад тэгэлгүй ах уу хайрт минь. Хайрыг минь хүлээн авч намайг хайрлсанд чинь баярлалаа. Би чамаага ямар ч үед орхихгүй. Мөн энэ хайр минь бөхөхгүй улам бадамлах болно. Тэр хоёроо тэврэлдэн удаан гихчин суулаа. Эрхмээ заяагийн нулимсыг арчиж өгөөд цаанаал нэг гунигтай санаа алдсан ч үүнийг заяад мэдэгдүүлэхийг хүссэнгүй. Гэвч заяа түүнийг аль хэдийн анзаарсан ч мэдээгүй царайлан өнгөрлөө. Намрын сүүл сарын бэлэгд сайн өдөр Эрхмээ заяа хоёр хурмаа хийлээ. Эрхмээ ангийнхнаа бүгдийг нь урьсан боловч тайвнаал ганцаараа ирсэнгүй. Хүн болгонтой инээмсэглэн ярих хэдий ч цаанаал гуниглангүй. Хэн нэгнийг битүүхэн харуулдах нөхрөө заяа хэнийг хүлээж буйг хэлүүлдэггүй мэдэж байлаа. Зоогийн газрын үүд онгоох бүрд Эрхмээ гордлохын нүдээр ширтсээр. Заяа тайвнаа Эрхмээ хоёрыг сайн найзууд, зүгээр ч нэг сайн найзууд биш гэдгийг нөхрийнхөө ярианаас мэдэж авчээ.
Эрхмээ байнга л тайвнаг түүнтэй хамт жаргалтай байсан хүүхэд насныхаа тухай өөрийн мэдлгүй ярьчихсан байдаг байв. Заяа эхэндээ ийм сайхан найзууд байдгаа хэмээн бодож байсан ч удах тусам мөн эрхмээ тайвнагийн тухай ярих бүрд нүд нь яаж очтон гэрэлтэж буйг анзаарахгүй байж чадсангүй. Заяа хормынхаа урд шөнө энэ хүнтэй сууснаар хичнээн их зүйлийг төвчих, мөн тэр чинээгээр ойлгож, зовлонд нөхөртөө биел туслах ёстой юм байна гэдгийг мэдхийн дээдээр мэдэрчээ. Тэрээр би хайртай хүнтэйгээ сууж байгаа. Тэр минь хизээч намайг хуурахгүй ч зүрх сэтгэл нь мөн тэр хэрээрээ намайг бүрэн төгс хизээч хайрлахгүй байх. Гэхдээ удаан амьдраад өр хүүхэд нь гараад ирвэл өөр болж магадал юм. Тэр болтол энэ хайрынхаа төлөө, чинийхээ төлөө бүгдийг тэвчнэ. Тийм ээ. Би л чамайг ойлгоно. Би л чамд туслана. Өөр хинч биш би. Химэн бодон хөнгөн гунигт автаж байж үлээ. Заяа тайвнагийн утсыг олон хэд залгасан боловч хариу өгсөнгүй. Заяа дараалан ахин хэдэн удаа залгатал эхнэр нь утсыг нь аваад яах гээд байдаг гिचинүүд вэ гэд тасалчхав. Заяа яахаа мэдхэ боллоо. Гэтэл уянгийн ая хуримлагч хоёрт зориулан яв. Эрхмээ заяа руу нэг харж инээмсэгэлчгээд өөр зүйл бодож буй бололтой сэтгэл нь нэг л тогтож ядан байгааг хараад заяа эрс шийдлээ. Тэрээр ая дуусангууд эрхмээгийн ангийн хоёр хүүхдийн хамт тайвнагийн гэрлүү яв. Ламаа энэ утгагүй тэнэг амьдралдаа уурлан тайвнаа руу хашгичин. Би ч гэсэн хүн юм байгаа үсттэй. Чи намайг нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү? Чи ямар ядаргаатай юм бэ? Хүний эхнэр юм бол аяг бантанч болтгоо хийгээд өгөөч. Чи энэ амьдралаа хар. Одоо тэр найз гээд өгчгээд байсан эрхмээгээ хар. Чи тэгвэл анханасаа миний ядууг мэдсээр үж яах гэж суусан юм. Харин тэр л миний алдаа байж чам шиг юмтай суусанд орвол ганцаараа явж байсан нь хавьгүй дээр байсан юм. Одоо тэгээд яваач дээ. Би чамайг хүлчгээгүй байгаа үсттэй. Тэнийг минь би чамд хайртайдаа тэсэж байна за. Тэгээд ч чамаас ийм амархан салахгүй мэдв. Тайвнаа цааш юу ч хэлсэнгүй. Дотор нь гэж авах юм алга. Тэрээр эрхмийг бодон хэдий очмоор байсан ч яагаад ч юм зүрх нь хүрсэнгүй. Тэгтэл гадаа хүмүүс ирж буй бололтой ярилцах чимээ гарав. Заяа гаднаас ангийнх нь хоёр хүүхэдтэй орж ирэхэд тайвнаа эвхрэн хэвтэж байснаа санаа зовон өндийлөө. За тайвнаагаа таныг аваачаар шин бэр маань өөрөө гэрт чинь зочилж байна да. Тайвнаа бушуухан хувцлаад гарах гэтэл ламаа. Наад хувцаас олж гайгүйхан юм өмсөөч. Тэр баячуудын дунд иймэрхүү байдалтай харагдахаас ичгүй байна уу чи? Чамаагч гэсэн урьсан хамт явна үсттэй хэмээн заяа зөөлхнөр хэллээ. Ламаа үгүй гэснээ хормын төдий хувцслан нүрээ бушуухан будаж янзлаад даган гарав. Эрхмээ заяаг харагдахгүй байгаад гайхан арай надад гомдчихоогүй байгаа да. Мэдэх хүн байхгүй байдаг. Ямар хүн бүрээс асуултаа биш хэмээн бодон бас ч гэж нүдэрээ өөдрөө хараа бэлчэн байтал гаднаас заяа тайвнаг дагуулсаар ороод ирхэн тэр. Үүнийг хараад эрхмээ хачин ихээр сандрав. Яагаад ч юм заяа түүний өөрөөсөө ч нуух нууцыг мэдчихсэн юм шиг санагдахад нэг л тавгүй. Тэрээрээ тайвнаатай мэдлсэн ч урдийнх шигээ халуун дотнд байсангүй. Заяагаас зовон хулмалцсан байсаар хормыг арайхийн дуусглаа. Ширээний хоёр талд нэгнээ харан битүүхэн санаа алдан суух тайвнаа эрхмээ хоёр энэ өдөр аль аль нь урдийнх шигээ хөгжилтэй байж чадсангүй. Бат цэцэг дараа нь хурмын бичлэг үзэж байгаад бэрийнхээ ухаантайд баярлан хүүд нь ийм ихнэр заяасанд бурхан тэнгэртэй талархаж байлаа. Сар жилүүд харавсан сумшиг өнгөрч эрхмээ хоёр хөөрхөн хүүтэй болж ухаантай ханыхаа ачаар сэтгэл санаа сэргэн жаргалтай амьдарч байлаа. Хуримнаас хойшоо тайвнаа тэр хоёр дахин уулзсангүй. Заяач гэсэн сэтгэлэн тайван жаргалтай байлаа. Эрхмээ үе тайвнаг бодох хэдий ч хөвгүүдээ харан тэдэнтэйгээ тоглоод тэгсгээд мартдаг байв. Харин тайвнагийн амьдрал улмал там болсоор тэрээр одоо болтол хүүхэдтэй болсонгүй.
Эрхмээгээ маш ихээр санаж хаяа цонхныхон дор очин жаргалтай амьдарч буй найзынхаа гэрлүү хэдэн цагаар харан зогсдог байв. Бат цэцэг түүнийг энхүү зогсож байхыг хэд хэдэн удаа харсан ч хүүдээ энэ тухай хэлсэнгүй. Нэг өдөрөө 3 дугаар хорооллын өмнөх гудамжаар тайвнаа их нэртэйгээ бас л хэрэлдчихсэн. Нөгөөх нь янз муутай хажууд нь суугдчихсан явж байтал тэрүүхэн цаана баг хүүгээ дундаа хөдөлчихсэн. Том нь хажууд нь шулганах жаргалтай гэр бүлийг хараад ламааг угдчин шууд замаа буруулав. Эрхмээ аль хэдийн олоод харчихсан. Тайвнаа химэн дуудсан ч нөгөөх нь сонсоогүй царайлаа цаашаа алхлаа. Тэрээр гүйсээр хурч ирэн чи чинь харсаар байж юундаа зүгтаагаад байгаа юм бэ? Хүлээж байгаарай. Ойрд гүйгээгүй яг бахартах нь химэн хэлэх нь яг л хуучны эрхмээ. Тайвнаа юу ч хэлж чадсангүй. Гэтэл эрхмээ. Алив. Манай аваргууттай танилц. Тэгээд уулзсангүй их удлаа жаахан ярьц суй химээгээд түүний дал мөрийг алгадан нөгөө хэд дээрээ очлоо. Тэр хэд нэг газар суун эрхмээ ээжигээ дуудан хүүхдүүдээ өгч явуулаад дөрвөлээ ойр зургийн юм ярилцсан ганц нэг шил шар айраг ууцгаалаа. Заяа тайвнагийн гундуухан байгаа байдал эрхмээгийн онгорч дуу шуутай байгааг хараад ламаад хандан "Лама, хоёулаа явах уу да? Удаан уулзаагүй найзуудад ярих юм байгаа байлгүй?" Энэ бид хоёрт ярих юм юу гэдгийг түрүүнээс хойш олдохгүй юм олдож байгаа юм шиг л гудраад нэг ч үг дуугарахгүй байгааг харж байгаа үсттэй. Архил байвал өөр энэнд юу ч хэрэггүй. За өөрөө мэдтээ би явлаа. Миний хаан найзтайгаа яарлгүй сууж байгаад ирээрээ гэд төрүүлэн гараад яв. Ламаа суусаар л тэгтэл тайвнаа түүн рүү муухай хараад айлын эхнэр ямар байдгийг харж байна уу? Одоохон явахгүй бол дараа нь харамсаад барахгүй шүү чи гэж хэлээд чимээгүй болов. Эрхмээ юу ч хэлсэнгүй. Урдхаа аван татав. Тэрээр нэг л юм болох гээд байгааг мэдрээд байлаа. Ламаа яах чаргагүй болон ширв татсаар тэр хоёрыг орхин гарав. Тэр хоёр олон ч юм ярьсангүй уусаар л. Тайвнаа ч нэлээ муудаад ирлээ. Эрхмээ тайвнаа хүргэж өгөхөөр такси бэртэл тэрээр гэртээ харихгүй хэмээн урваагаад суучихв. Тэгвэл манад очие. Үгүй хэмээн толгоос ихсэрлээ. Тэгвэл буудал орох уу? Ингээд тэр хоёр ойролцоохоо буудалд очив. Эрхмээ буудалд очиод заяараа уцтан "Хөгшөө, тайвнаа нилээ муудчихсан байна. Би сая буудалд өрөө аваад өгчлөө." Гэртээ харихгүй гээд найз нь унтуулчаад яваад очие. Санаа зовлтгий унтж байгаарай. Хэрэггүй хөө. Чи наана хамт хонцоход ир. Согтуу хүн ганцаараа яачих чинь билээ? Бид гурав алцахгүй гэж хэлээд уцаа тасаллаа. Тэрээр буцан ортоолоо тайвнагийн нүд нь нэг л айсан ч юм шиг гуйгаадж байгаа юм шиг сонирн болчихсон байв. Тэр хоёр хувцастайгаа орон дээр зэрэгцэн чимээгүйхэн хэвтэн. Эрхмээ тайвнаг араас нь тэрж яагаад яг л багада тэгдэг байсан шиг үсийг нь үнэрлээд гарыг нь илэн улам гүнзгий үнэрлэн өөртөө шахлаа. Тайвнаа түүний тэрсэн гарыг илж байснаа цээжиндээ наан тас атгав. Эрхмээ тайвнааг эргүүлэн харуултал тэрээр уйлж байв. Тайвнаа эрхмээгийн гараас тас атхан эвхрэлдэн уйлсаар он удаан жил хадгалсан нууцхан хайрын нулимс түүний гарыг даган урссаар. Тайвнаа бие барьж чадалгүй зөнгөөрөө түүнийхээ цээжинд наалдан уйлсаар л байв. Эрхмээ тайвнаагаа үнсэн тэр хоёр бие биедээ уусан шингэж буй мэт удаан хадгалсан хайрын хүлээс тайлагцсан болоод ч тэрөө шуналтай нарахгүй нэг нэгнээ тас тэврэн озолцсон зогсоо зайгүй үнсэлдэж байсан ч ханахгүй байлаа. Яг л нэг хүн шиг биенээ инхрийлэн ялхарна. Энэл мөчөд хин хин нь хизээч амсаж байгаагүй сэтгэлийн таашаал эдэллээ. Өглөөн нь босоод эрхмээ ажилдаа явсангүй. Тэр хоёр хоол идчгээд буцсан буудалдаа орлоо. Тайвнаа, чи яагаад одоо хүртэл хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ? Ламаа зөвшөөрөхгүй байна уу? Тайвнаа эрхмээгийн өөдөөс харан сууж тамхи асааснаа санаа алдаад хэлэхүү байх уу гэсэн байртаа утааг нь цагирглуулан аажуухан гаргаснаа шийтсэн шинжтэй нэгэнтээ санаа алдан бие цэх болгоод "Эрхмээ, намайг уучлаарай. Би чамаас өөрөө явсан.
Би ингэснээрээ бүгдийг өөрчлөн хэмээн бодож байсан ч миний хувьд там дунсан. Амьдрал минь утгаа алдаж, өгчмээр үед зөндөө байсан. Чамайг бодон, чамайг жаргалтай амьдрч буйг харан би үхэж чаддгүй байсан. Яагаад гэж? Хайртай хүнийхээ барааг нь ч болтугай харж, сургийг нь ч болтугай сонсож явах гэж. Чи миний ганц найз хэвээрээ үсттэй. Тэглгүй яхав 58. Магадгүй чи зориглоогүй байсан бол би чадахгүй байсан байх. Энэ нь хин хинтэн сайн болсон шиг байна. Найз нь чамаас нэг юм гуй. Чи намайг энэ тамийн амьдралаас салгаад өгөөч. Би эндээс явмаар байна. Бэл хамаатай ойртож эмийн ажил хийлгүй 3 жил боллоо. Арайхийн төвчин 5 жил хамт амьдралаа. Энэ янзаараа цаашид үргэлжлэх юм бол би түүнийг алччихж магад. Бас чамайг хажууханд байгаад байхаар сэтгэл минь өөрийн ирэхгүй татагдаад би үнэхээр хэцүү байна. Би чамд одоо юу ч амлаж чадахгүй. Тэгэхдээ би чадах бүхнөө хийх болно. Чиний төлөө. Заяа гэртээ хүүхдүүдээ хооллож байтал утсан дуугарлаа. Тэрээр дугаарыг нь анзаарлгүй байна уу хэмээн утсаа автал ламаа түүнийг тажигнаж гарав. Чи мөрөөрөө тэр нөхөртөө сайн хүн болох гэж явна үз? Битгий бусдыг уруу татаж бай. Одоо болтол тэр архичин чинь ирээгүй байна. Хаана юугаа хийж гударч яваг мэдж байна уу чи? Ламаа минь энд уурлаж бухимдах юу байна? Хоёр найз уулзаад жаахан наргиж хоноол үз. Би нөхрөө мэднэ. Түүнд итгэжж байна. Хээц энэ хоёрыг чи хэр мэдэх юм? Наад хоёр чинь хар багын нийлээд л баар сав хийсэн охид хүүхнүүдийг эргүүлж явдаг байсан юм. Тэр хоёр тэгж яваагүй. Учраа мэдэх эр улс өөрсдөө аваад явж байгааз. Чи яах вэ? Баян айлын бэр ухаантай хүлээцтэй байхгүй бол болдоггүйз. Би л тэгж сайн хүн болж ёсорхож барьж чадахгүй. Заяад үнэндээ хэлэх үг олдсонгүй. Уучлаарай Ламаа. Би хүүгээ хооллож байна. Баяртай. Тэрээр гайхаж байлаа. Ийм ааштай юм чин эр хүнийг эвдэлгүй яах вэ? Уг нь тайвнаа барагтаа бол үг дуугараад юм руу оролцоод байдаггүй гэж эрхмээ хэлж байсан. Тэр хоёр нэрээ зүгээр байгаа да. Хэцүү ч юм аа да. Би 2 хүүтэй хүн. Хэн нэг нь ийм болохгүй гэхийг үгүйсгэх аргагүй. Би тэр үед юу хэлж яахыгаа мэдэх болов? Хадам ээжийн ухаанаас жаахан чадхгай сурах юмсан. Магадгүй өөрөө залуудаа иймэрхүү юмыг туулаад гарсан юм болов? Хоёулаа гадаадд сургуульд үргэсэн улс үгүй гих газаргүй л байх. Хэрвээ ээж надад эвтэйхэн хэлж ойлгуулж зөвлөөгүй бол би үдээд эрхмээгээ ойлгож чадахгүй бас л энэ хоёр шиг байх ч байсан юм билүү? За байз юу гэлээ? Охин минь эр хүн гэдэг чинь харахад нөмөр нөөлөгтэй уул хадчиг боловч цаанаа мөн чанартай их эмзэгхэн хэврэг юм шүү дээ. Тэд нар ямар нэг асуудлыг бидэн шиг уйлаад ч юм уу нэг сайхан яриад гаргачихж чадахгүй. Тэр тусмаа зүрхэндээ шарахтай хүн бол ойлгож амьдрах хантай л байхгүй бол насаараа ял дунж баяр баясгалан аз жаргалыг мэдрэхгүй. Үүнийг мэдэрч чадахгүй хүн бусдыг ч бас яаж жаргаах вүлээ дээ. Үнэн дээр миний хүү жаахан хэцүүхэн хайртай учирсан юм шиг үлээ. Чи намайг юу гэх гээд байгааг ойлгосон байх. Тэр шархыг нь хөндөж сэвтэхэл юм бол та хоёрын амьдрал насаараа гэр бүлийн гих уур амьсгалгүй хөндөй байшинд ханаар тусгаарлагдсан мэт болох вэ. Ээж нь эндэл санаа зовж хэлж байна. Чи минь ухаантай охин. Эмэгтэй хүнд чинь ухаанаас гадна төвчээр уучлал байж айл гэртээ аз жаргалыг бий болгодог юм шүү гэж билээ. Ээж амьдралын энэ агуу ухаанаараа яаж аавыг жолоодож энэ гэрийг авч явж байгааг харах үнэхээр бахархмаар. Төвчээр, гол нь төвчээр. Тэгээд уучлал. Би чаднаа. Нэгэнт зохиосон амьдралынхаа төлөө, хайртай чинийхээ төлөө би бүхнийг төвчих болно. Би амьдралаас их зүйл хүсч чадахгүй. Гэр бүл минь аз жаргалтай л байвал тэр миний их хүн, эхнэр хүн гэгдсэний мөн чанар утга учир байх болно. Химэн бодолд автав. Орой гэртээ ханыхаа дуртай хоолыг хийн түүнийгээ хүлээж байхдаа өөрийгөө ч бас цэмцээлэглээ. Хаалга түлхүүртсээр эрхмээ орж ирээд түүнийг үнсэж байгаа нь санаа дагаад ч тэрөө нэг л хөндөй болсон мэт. Гэвч тэрээр төвчээр химээх ганцхан үгийг дотроо хэлэн
Ядарсан уу миний хань? Сайхан усанд ороод гараад ир. Хайрын дуртай хоолыг нь хийсэн. Миний хөвгүүд ч том залуус болжээ. Ээжтэй хантай хэмээн пиджакийг нь авч өлгөнгөө хэллээ. Эрхмээ хооллож байхдаа нэг л дуу муутай байсан ч Заяа юу ч асуусангүй. Угаасаа эрхмээгийн гэрийн уламжлалыг даган оройн хоолн дээрээ хинч юм ярьдаггүй байв. Хооллож дуусаад эрхмээ гинэт хөвгүүдээ хувцлихөө. Аавынд очих хэрэг байна гэд өөрөө томьёогоо дуудан хувцлаж эхэллээ. Тэр дөрвийг гинэт ороод ирэхэд бат цэцэг жаахан гайхсхийн ач нараа үнсэнгийн Заяа руу асуусан харцаар харуул цаатах нь дал мөрөө хавчлаа. Эрхмээ ойр зуурын зүйл ярьж байснаа. Би өчигдөр 50 натаа уулзсан. Миний найз ядарч явна. Би одоо л туслахгүй бол найз нь гэж хэлэгдэж яах юм? Аав та туслаад гадагшаа гаргаад өг. Хамгийн гол нь хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна. Би өнөөдөр хэд хэдэн хүмүүстэй уулзаж асуулаа. Үгүй, хизээч үгүй. Би лав яасан ч чадахгүй. Чамайг ямар байдалтай болголоо? Тэр хүн чамайг найзаа гэж бодож явдаг юм уу? Тэгээд ч бид нар түүнд өөртөө улс биш үсттэй. Одоо болтол өөрийгөө аваад явж чадахгүй байгаа хүн би яасан ч чадахгүй, хүсэхгүй байна. Би өөр хүнд хандах юм. Таныг юмны учир мэдэх миний аав хэмээн хандаж байна. Та зүгээр л хөрөнгийн баталгаа гаргаад өгчихвөл дөө. Би найзаагаа өрөвдөж байна. Тэр хүн насаараа ингэж явах ёстой гэж үү? Тийм амьдрал туулан эцэг нь архинд орсноор амьдрал нь оронгоороо иргэсэн тэр жаахан хүүгийн буруу гэж үү? Эрхмээ энэ бүхнийг хэлж байхдаа биеэ барьж чадалгүй уйлж байлаа. Бат цэцэгээ Заяа руу аваад гар химэн нүдэрээ дохин хэллээ. Заяач эрхмээг хөтлөн хоёул өрөөнөөсөө гарав. Бат цэцэг өвгнийхөө өдөөс харж байснаа. Хөгшин минь жаахан ууж бодож болох талаас нэг хараад үзтээ. Тэр хүү хар багаасаа манайд хүү шиг мэн л байсан. Тэр байтугай буйны ажил хийж явдаг байж ганц хүүгийнхээ найзад туслах сэтгэл чамд байхгүй гэж үү? Чи минь ууг нь овоо сэрэг ухаантайсан. Хүүхдүүд өөрсдөө уучраа олоод биендээ хар буруу санахгүй байхад тэгээд ч нөгөө талаас нь сайн бодоод үзтээ. Энд байвал энэ хоёр байнга бишмаа гэхэд хаяада уулзах болно. Эрхмээ түүнд бүх насаар нь тусалж амьдрахыг чи хүсэж байна уу? Хүүгээ мэддэг бол сайн бодоорой. Тэр тайвнаагаас юу ч харамлаж түүнд үгүй гэж хэлж чадахгүй шүү. Ингээд ганцаарангийн орхин өрөөнөөс гарлаа. Тайвнаа эрхмээтэй яран асуудал нааштай шийдэгдэж буйд баярлан архиуха болж битүүхэн бэлдэж эхэллээ. Тэрээр ламааг юу ч гэж аашилж байсан тоохгүй юмч дуугардаггүй байв. Аавиндаа нууцаар бэлдсэн юмаа тавин явах гэж байгаа тухайн ээжээс нь өөр хинч мэдсэнгүй. Ээж нь эрхмээг тайвнагийн хамт бичиг баримтыг нь бүтээгээд орж ирэхэд нь тэрч аван духан дээр нь үнсээд баярлалаа хүүмэн. Үйлс чинь бүтэж яваг гэхээс өөрийг үл хэлэн баярын нулимс унган байж үлээ. Нэсэг онгоцны буудлын дээр тайвнаа гаргаж өгөхөөр тийм олон хүн байсангүй. Ээж нь хоёр дүүгийн хамт эрхмээ эхнэрийн хамт мөн бат цэцэг хамт ирсэн байв. Нэсэг онгоцон цуухыг урахад эрхмээ тайвнаа хоёр дал мөрөөрөө тэврэлдэн удаан зогссон ч хинч үг хэлж чадсангүй. Бат цэцэг зүүн хацар дээр нь үнсээд "За миний дүү, хүний газар бие нэрээ мэдэж яваарай. Чи миний хүүгийн багын сайн найз. Та хоёр яг л ах дүүс шиг өссөн болохоор бидэнд хүүгээс минь өөрцгүй гэж хэлэхэд тайвнагийн тархин дундуур дэлсээ давхшгил боллоо. Харин тайвнагийн ээж нь хүүгээ байн үнсэн. Миний хүү, энэ хүмүүст чи бид хоёр насаараа сэтгэлийн их өөртөө хоцорлоо. Чи минь одоо л хүн шиг явж энэ олон хүний итгэл сэтгэлийг дааж амьдрын шүү дээ. Ээжтэй ар гэртээ санаа зовох юм ёор байхгүй. Чи минь хаанч байсан сайн л явж байвал ээжийнхэн жаргал тэргээд буцаад ирэхэд нь баруун хацрыг нь үнснээ хэмээгээд үлдэв. Онгоц алгуур хөөрсөөр алсран холдлоо. Эрхмээ энэ дунд хамгийн их сэтгэлэн догдолж буйн байв. Тэрээр хөөрх онгоцыг даган гүйж гаран хойноос нь даллаж харагдана. Хөндлөнгийн хүний нүдээр харахад ямар сайн найз, яасан их сэтгэлийн хөдлөлвэ гэлтэй. Заяаг түүний хойноос гарч ирэхэд тэрээр гадаа хашлах налан цементэн хавтан гараараа нүдэн уйлж байлаа.
Заяа түүний хажууд байсан ч аргацсангүй. Өөрөө ч гэсэн уйлж байлаа. Гэхдээ энэ нулимс нь гомдлын нулимс байсан юм. Тийм ээ. Тэрээр хайртай хүнтэйгээ суусан. Үр хүүхэд гарган аз жаргалтай амьдарч байгаа. Одоо хайрт нь зүрх сэтгэлийн хайрын нулимс унган сууж байдаг. Гэвч энэ нулимс түүний төлөө биш. Заяа эрхмийг харан зогсож байгаад энэ бүхнийг би л зохицуулахгүй бол болохгүй юм байна хэмээн бодоод хэдий гомдож байсан ч түүнийг гараас нь татан босголоо. Эрхмээ сая л ухаан орсон мэт жаахан тайвшраад Заяад хөтлүүлэн яв. Хүмүүс сониучрахсан харцаар тэр хоёрыг харсаар. Гарын шалбарсан цус нь гоожоод уйлчихсан залууг хөтлөн яваа өөрөө ч гэсэн уйлсан бүсгийг бүгд гайхан ширтэнэ. Энэ бүхнийг машиныхаа цонхоор сэмхэн харж байсан Бат цэцэг Заяад маш их баярлаж Заяаг энэ бүхнийг орхиж явна хэмээн мэдэж байлаа. Заяа гэртээ хараад хоёр хүүхдээ хувцлан ойр зурын юмаа бэлдээд аавынх руугаа явлаа. Эрхмээ харин хүний урманд битгий яваач гэх нь бүүхэл харсанчгүй зөвхөн яаж тайвныгийн араас явах вэ хэмээн бодол дарагдана. Заяа нэгэнтээ санаа алдаад юу ч хэлэлгүй гэрээс гарч явахдаа хадам ээжтэйгээ үүдэнд таарчхав. Бат цэцэг тэр гурыг ээлжлэн үнсээд Заяад хандан "Хөөмн хэзээ нэг цагт чамаас амьдрал гуйгаад очвол битгий цааш нь түлхээрээ" хэмээн гуйх арга дах хоёрын дунд хэллээ. Заяад хичнээн хэцүү байсан ч эннээс өөр арга байсангүй. Эрхмээ ээжигээ ороод ирэхэд баярлан өвдгийг нь дэрлэн хөвтгөр очтол Бат цэцэг түүнийг зөөлөн түлхэн хүйтэн уух юм аваад ир хэмэв. Эрхмээ урамгүйхэн босоод ээждээ ус хийж өгөөд өөд өдөөсөө харан удаан суулаа. "Эрхмээ, тайвнаа чиний төлөө сэтгэлээ барьж чадсан. Чи ч бас амьдралынхаа төлөө одоо өөрийгөө барих хэрэгтэй. Үнэн дээр тайвнаа танаа гэрийн гадаа цонх руу ч харан баясгалантай зогсож байхыг би олонтой харсан. Би чамд тэр үед хэлхийг хүсээгүй. Тэр хүн хэдий хайртай ч нэгэнд болохгүй юмыг чамаас илүү мэдэрч өнөөдөр ийм алхам хийж байна. Юм гэдэг учиртай хүмүн. Болохоо хүрвэл ямар ч боломжгүй байсан болдог юм. Харин болохгүйгээ хүрвэл хичнээн хичээгээд ч яагаад ч болдоггүй. Чи одоо нэг ухамсарт хүн шиг нүдэ нээгээд хардаа. Миний урд нь хэлж байсныг ч санаарай. Өнөөдөр амьдралд юу чухал вэ гэдгээ сайн бодоорой. Өнгөрснөө хар. Одоогийн байгаа байдлаа дүгнэ. Гэж хэлээд ганцаарнг нь үлдээгээд гарав. Эрхмээ энэ бүхнийг сонсоод удаан бодсны эцэст нэг л сайхан сэргээд ирэх шиг. Тайвнааг өөрийг нь ойлгохгүй, хайрыг нь мэдэлгүй. Мөн тайвнаагаа өөртөө үнэнгээсээ хайртай болов хэмээн битүүхэн хардаж, туниж байсан бүхэн оргүй арилж. Тийм ээ. Надад амьдралд өөр юу хэрэгтэй юм бэ? Хайртай хүн минь надад үнэн сэтгэлээсээ хайртай юм байна. Холын холоос нэгэнт л болохгүй хайруудаа сэтгэлдээ мөнхлөн өнөөдрөө харж амьдрий хэмээн шийдээд 2 хоногийн дараа эхнэр хүүхдээ аваачаар хадминдаа очлоо. Заяа, намайг уучлаарай. Гэртээ харъя л да. Би та гуруугаа санаад байна. Чи намайг ганц л удаа уучлчих. Дахиж ийм зүйл болохгүй. Би амлаж байна. Гэртээ харъя л да. Тэгхүү. Заяа өөрийг нь царайчлан уучлал гуйн зогсох нөхрөө хараад дотроо баярлан хадам ээжигээ бишрэн яг л хэрэгтэй үед нь тусвалж хаана хэнд нь ямар үг хэлэхээ мэддэг үнэхээр гайхалтай эмэгтэй ямаа хэмээн бодсноо цаанаа инээж байвч наана ууртаа дүр гарган. Чи үнэхээр одоо амьдралаа бодож бид гурвыг чин сэтгэлээсээ хайрлаж явах юм уу? Чи минь юу ярина вэ? Би та гуравтаа хайртай. Гэртээ харъя л да. Дөрвөлээ сайхан амьдрнаа. Заяа инээмсэглэн түүний хүзүүгээр тэврэн энгэртэн наалдан санаа алдахад эрхмээ хамаг чангаараа тэврэн баярлалаа хайрт минь хэмээн үнслээ. Тайвнаа эрхмээгийн танил тосож авсан хүний хажуугийн нэг өрөөнд амьдрах болов. Тэр залуу эрхмээг сайн загсан болохоор бүх талаар туслан ажилд хүртэл оруулж өглөө. Тайвнаа энд мөрөөрөө ажиллал хийн өөр элдв юм бодолгүй зүтгэсээр. Түүнд амьдрал нь нэг л зогсонг утгагүй мэт болсон ч тэрээр бүтлгүй хайрынхаа төлөө өөрийгөө золиосолж
Түүнийгээ чөлөөлөн жаргалтай амьдрал нийгмийн дунд нь үлдээж чадсандаа баяртай явдаг байв. Нэг өдөр амран гэртээ жаал угаалга хийж байтал байрны эзний дүү хэмээх нүдэн дулаахан энгийн даруухан махлагдуу шар бүсгүй ирчихсэн хоол хийж байв. Тэр оройдоо тайвнаа Няма хоёр танилцсан гуруула сайхан хөөрөлдөн хонлоо. Нямад тайвнаа анх хараад л таалагджээ. Тайвнаа түүний өөдөөс бишүүрхэнгүй ширтэх хос хоёр нүдийг хараад би ч гэсэн амьдрах ёстой. Намайг хайрлах хүнтэй амьдран хайр сэтгэлээсээ өөрийгөө ч гэсэн чөлөөлөх ёстой. Надыг ойлгон тусалж дэмжин түшиж явах хүн хэрэгтэй хэмээн бодож байлаа. Тайвнаа Няма хоёр хөөрхөн мантахар охинтой болжээ. Тайвнаач сэтгэлэн тогтон охиндоо гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулан үнэнч хайраа сэтгэлдээ батнуун дарагдууллаа. Тайвнаа эрхмээ хоёр хаяада уцаар ярин нэгнийхээ амар мэнд ажил төрөл ар гэргээд эр улсуудын ярьдаг энгийн зүйлсийг л хөөрөлддөг болов. Хизээч дахин хин нь эмзэг сэдвээ хүндсэнгүй, хүссэнчгүй. Зуны айгам халуун эд шатан, гадаа нохоо гаслам халуун тэр нэгэн өдөр эрхмээ заяа хоёр тайвнаа Няма хөөрхөн охин гурав дээр нь айлчлан ирлээ. Энэ удаагийн эрхмээ тайвнаа хоёрын уулзалт тийм ч халуун дотн байсангүй. Гэвч нэг нэгнээ ширтэх тэр хайрын харцыг хараад заяа тэнгэр минь гэж яасан ч бүдгэрч бутартгүй хайрвдээ хэмээн уулга алдан бодож үлээ. Тайвнаа Няма хоёр хоёулаа харалсан болохоор эндээ ямар ч байсан хэсэгтэй байна хэмээн ярихыг сонсоод заяагийн дотор нь жаахан уужирлаа. Заяа тэр шөнө бодол дарагдан хэвтэнэ. Хандаа үргэлж итгэж хайртай байх болно хэмээн өөрөө өөртөө хэлсэн үг нь нэг л итгэл алдармаарч юм шиг. Тэглээч гэсэн би амьдрах ёстой. Жинхэнэ хайрыг мэдрэхгүй түүнийг хизээ нэгэн цагт хэмээн хүлээх жинхэнэ тамч гэлээ. Би твчгээс л өөр аргагүй бололтой. Би ч гэсэн хоёр хүүтэй хүн. Хэрвээ хэн нэгэнд нь иймэрхүү зүйл тохиолдвол би тэр үед яах бол? Юу гэж зөвлөгөө өгөх бол? Ийхүү бодсоор нэг мэдхнээ тэрээр унтчихсан байв. Заяа шүн гинэт сэрээд харвал нөхөр нь байхгүй байлаа. Арай хэмээн сандран гараад хайтал эрхмээ тайвнаа хоёр цэцэрлэгт сандал дээр зэрэгцэн суугаад ярилцаж буй бололтой. Заяа тэр хоёрыг хараад уг нь ингээд л сууж байх байсан хоёр доогээд нэг явах гэснээ яагаад ч юм юу ярьж байгааг нь сонсомоор санагдав. Монголд арай л нүдэн балаа байжээ тийм ээ. Тэгтээ чи бид хоёр азтай сайхан ханиуттай учирсан. Амьдрал сайхан байна. Тайвнаа хоёулаа хаяач болов ингэж уулзаж сэтгэлээ жаахан зөөллөж байл та. Заяа цааш нь сонсохыг хүссэнгүй. Өрөөндөө орон өвдгөө тэврэн уйллаа. Түүнд нөхрийнх нь хэлсэн энэ хэдэн үг л хангалттай байлаа. Миний хана намайг хизээч орхихгүй юм байна. Сэтгэлдээ гүнзгий болсон ийм шарах тэгж хурдан анина гэж үү? Харин ч би чамайгаа улам их хайрлаж, итгэж түшиж амьдрах хэрэгтэй юм байна. Чиний минь шарах цаг хугацаа хичнээн өнгөрсөн ч хизээч арилахгүй. Үхэн үхтлээ үнэнч байх юм байна. Тийм ээ. Би одоо юу хийхээ мэдэж авлаа. Аль нэг хүүд минь ийм зүйл тохиолдвол яах ёстойгоо ч маш сайн ойлголоо. Хэмээгээд ханаа хурц эртэл нь хүлээхээр шийдэн сэтгэлээ чангатхан хүлээсээр.